Шинээр байгаа энэ цаг мөчид уулзж байгаа маш их баяртай байна. За морин хуур мастер урдлаач хүнээр гал морин жилийнхаа одоо хамгийн ихний ярилцлагыг хийж байгаадаа бас их сайхан бэлэг тэмдэглэлтэй санагдаж байна. За таны хувьд бол одоо бас урлагтай их орхон хүн учраас ер нь цагаан сарын өдрүүд одоо хэр зэрэг загвар өнгөрч байна. За хүүхэд насны магадгүй цагаан сарын дурсамжууд эцэж хоёулаа нэвтрүүлгийг эхлэхтэй. За баярлалаа нэвтрүүлэгт орж оролцуулсанд. Өнгөрсөн ногоо жилд маань хөгжим урлагийн салбарт нэлээд завгүй ажил ихтэй тийм жил болж өнгөрлөө. Ялангуяа Монгол Улсын ерөнхий захиргааны хөрсгийн морин уурыг түгээн дэлгэрүүлэх зорилго гарсантай холбоотойгоор Гандигийн нэрмж төвлөрөл урлагийн сургууль дээр хөгжим урлагийн нэг шинэ анги нэгдсэн. Насан туршид анги. Энэ жил нэг элсэл тавлаа эрхчлэх элсэл тавна. Тэгээд тухайн сургуулийн одоо сургуулийн хөтөлбөрийг боловсруулах, нэг элсэгчтэй хүлээж авах. Тэгээд би өөрөө хөгжим урлаач хүн өөрөө энэ чиглэлийн сургууль сурч ирсэн боловч яг энэ чиглэлээр ингээд онлайн дагуу хичээл зааж исэн туршлага байхгүй одоо мэргэжлийн багш биш юм шүү дээ гэж хөгжим урлаас. Тэгээ одоо анхны сурвалжлагч нартайгаа ажиллаад хичээл заагаад ингээд явж байна. Тэгээ ер нь нэлээд завгүй жил болж өнгөрлөө. Хөгжим урлагийн салбар за ялангуяа одоо морин хуурын салбар гэдэг бол маш тийм уламжлал салбар. За гэхдээ таны хувьд бол бас Монголд одоо цөөн мастер түвшинд одоо энэ хүү урлагийг одоо суурч хөгжүүлж явж байгаа хүний нэг за дээрээс нь таны хувьд бол бас ер нь энэ одоо уламжлал салбараа жоох орчин үетэйгээ холбоё. За морин хуурын одоо хийц хэлбэр дээрсэн жоох орчин үеийн хэм маягийн дээрээс нь ер нь яг энэ хөгжим урлал гэдэг чинь яг ийм албан ёсны одоо батламжтай, сертификаттай, сургалтын хөтөлбөртэй те яг хинэн мастер гэдэг хүн болоод байгаа. Тэр шалгуур нь яаж хангагдаад байгаа гэдэг тал дээр бас нэлээд их санаачтай ажилладаг хүний хувьд та ер нь одоо бас энэ морин хаан одоо салбарын тухай, салбарын хөгжил чинь хэр байна гэдэг тухай ярьж өгөөч. Үзэгчдэд маань илүү морин урлал гэдэг нь илүү тодорхой болох хэрэгтэй. Энэ хөгжмийн зэмсэг урлал гэсэн нэг тусдаа салбар байгаа юм. Энэ салбар маань харьцангуй шинэ салбар гэж хэлж болно. Манай Монгол улсын хувьд бол яг мэдэрсэн өөрснөө нүүдэлж авах юм саяхныг хүртэл одоо нүүдэлж авах тал байсан юм шүү дээ. Энд тэнд нэг хүрээ хот маягтай баг суужсэн яг хүрээ одоо суурин газар багтай тэрийгээ дагаад тэр яг хөгжмийн зэмсэг урлал гэдэг маань одоо төдийлөн өндөр хөгжиж чадаагүй. Яг зүгээр бидний юугаар бол тухайн одоо нутаг ус гол усандаа нэлээд урттай хүн тэрээгээ одоо авдар хаалга саваа одоо хөгжмөөр уураач хүртэл хийждэг тийм л байсан тийм юм. Одоо 1950-аад оноос хойш маш хүчтэй хөгжиж эхэлж байгаа. Нөгөө мэргэжлийн урлагийн байгууллага гэдэг маань хөгжөөд ирэхээр хөгжмийн зэмсэг гэдэг маань яг мэргэжлийн урлагийн байгууллагын мэргэжлийн хөгжмөсний шаардлагыг хангасан хөгжмийн зэмсэг хэрэгтэй болоод ингээд эхэлсэн тийм юм байна. Морин хөгжмийн зэмсгийн хувьд бол одоо сүүлийн жилүүд асар өндөр хурцтайгаар хөгжиж байгаа. Энэ дээр яг би хэлмээр юм байна л да. Энэ чинь нөгөө үндэсний одоо уламжлалтай өв соёл гэдэг утгаараа хуучин бол морин уур маш ширэн цартай байсан шүү дээ тийм ээ. Тэгэхээр бид юу гэж харддаг вэ гэхээр морин уур хөгжим маань бол одоо яалтчгүй одоо тэр үзэгчдийн хүссэн үлээгээд байгаа аялгау гарах одоо ч маш мэргэжлийн хөгжимчд бий болчлоо. Тэр хөгжимчдийн хүсээд байгаа одоо дуу дууралт тэр тоглогдох боломжууд гэж яригадаад байгаа. Тэрийг хангахын тулд тэрийг хангасан мэргэжлийн хөгжим уралдаг одоо мэргэжлийн урлаач гэдэг гараад ирсэн мэргэжлийн хөгжим урлах шаардлагатай болж байна. Тэгэхээр би юу гэж харж байна гэхээр морин хуур хөгжим маань бол ер нь хойштой хоёр янзаар хөгжих нь илүү зөв. Ер нь хоёр янзаарч хөгжиж байна л да. Нэг нь болохоор яг уламжлалаа хадгалсан ширэн цартай бүр яг л одоо хуучин уламжлал ямар байсан одоо нүүрэн дээрээ шир татсан хээ хуартай ногоо могоон толгойтой ч гэдэг. Нөгөөх нь илүү классик маягтай илүү одоо нөгөөгийн үзэгчдийн хүсэж байгаа тэр дуу дууралт ямар ая тогломоор нөгөө хөгжимчдийн маань тоглох гэдэг аялалгууд яг одоо хүсэж байгаа тэр боломжууд нь хангагдаж гинүү гэсэн энэ чиглэлээр хоёр янзаар л хөгжөөд байна. Тэрийгээ дагаад урлаач нар одоо нэлийн чадвартай болох хэрэгтэй болж байна. Яг хуучин бол хөгжмийн зэмсэг урлал гэдэг маань нөгөө шав сургалт гэж ярьдаг байсан шүү дээ. Одоо намайг анх хөгжмийн үйлдвэрт орж байхад бол хичээнгүү гэж ах байсан. Хичээнгүү гэдэг урлаач хичээнгүү гэдэг нь би шав нь болоод шав сургалтаар тэр үнээр юмаа заалгаад ингээл явж исэн бол одоо өнгөрсөн жилээс яг албан ёсоор сургалт нь явж байна. Албан ёсноос цаанаас одоо ингээд сертификатад хамгаалт тэмдэгтэй за одоо ингээд та ийм хөгжмийн зэмсэг урлаач хөгжмийн зэмсэг урлаач мастер урлаач гэсэн арай өөр шүү. Бид нар ерөнхийдөө нөгөө урлаач маань өөртөө одоо морин урлаачтай хөх холбоо гэж би энэ чиглэлд бид хоорондоо яриад байгаа. Одоо
ямар төвшнөөс мастер урлаач гэж явах юм бэ? Ямар төвшөндөө урлаач гэж явах юм? Ямар төвшөндөө туслах урлаач гэж явах юм бэ? Энийг нэг зөвхөн болгож л байгаа. Тэгээ одоо бол энэ сургууль төгсөж байгаа оюутнууд маань бол ерөнхийдөө туслах урлаач гэсэн маягтай явна. Тэгээд энгийн ойлголтоор хэлэх юм бол тэр хүн маань одоо хэдий удаан хийм төдий чинээ одоо 10 жил ч юм 15 жил эсвэл яг их авиасны бол нэг 5-10 жилийн дотор илүү туршлагатай болоод илүү сайн дуутай илүү боломжтой хөгжим хийгээд ирэхээр л аяндаа мастер гэж нийтэд хүлээн зөвшөөрөгдөж байгаа. Марийн урттай холбоотой асуулт асуухаас өмнө би таны бас ер нь цагаан сартай холбоотой дурсамжийг бас асуух хэрэгтэй болов гэж бодож байна. Ер нь за таны хувьд бол за Итали улсад бас нэлээд урт хугацаанд амьдарч сурч аваад ирсэн. За дээрээс нь нэлээд бас урлагийн гэр бүлээс гаралтай хүн гэхлээр бас ер нь бол таны одоо хүүхэд насны цагаан сарыг ямар байв? За одоо таныг Европт байж байгаад буцаж ирсний дараа бас цагаан сар маань ямар болж өөрчлөгдөв? За одоо энэ цар тахлын дараах бас цагаан сар ер нь ямар болж байна? Та энэ цагаан сарын уламжлалууд ер нь хэрхэн одоо хувьсан өөрчлөгдөж байгаа тухай сонирхолтой. Намайг хүүхэд байхад цагаан сар ч одоо 20-той байсан шүү дээ. Хотод бол 20-той гэх юм уу одоо нэгдэлчдийн баяр гэсэн нэртэй байсан. Монгол төмний уламж цагаан сар гэсэн нэр байгаагүй. Тэр утгаараа зөвхөн малчтын баяр, малчтал тэмдэглэгчээр тийм л баяр байсан л да. Тэгээ одоо надад санаанд ордог нь бол бид нар битүүний өдөр хичээл сургуулаад тарчаад аав ээж ажиллаад тарчаад биднийг аваад манай эмийг ээжэнд очиж битүүлдэг байсан. Тэгээ нэг гэрт их л халуун байдаг гэсэн л бууж муцчээр бид нар ч халдуучаал газар хөвтөлсөн ямар халуун бэ гэдэг аргагүй л бууж ингээл гал төлөөд гарч байна. Тэгээд өглөө нь босч олгочоод бүгд ажил хичээл сургуульд явцгаад байсан. Яг нь тухайн үед хичнээн нэгдэлцэн баяр одоо малчтын баяр гэдэг байсан чинь би ч өөрөө Улаанбаатарт өнгөө хөхөд нийслэлийн 50 өдөр сургууль сурдаг байсан. Тэгэл өглөө нь одоо шинэ нэгний өглөө сургуульд цуглаад хүүхэд болгоно л цуглаасан нэг чихэр бичэн алим гаргаж ирээл ингээл. Тэгэхээр тодорхой хэмжээнд одоо нууц талбайг тэмдэглээлээ хийсэн гэсэн үг шүү дээ. Тэгээд оройн нь болохоор бид нэр хичээл сургуулаад тарлаа аав ээжийг дагаад өвөгийн очдог очиж залуудаг гэсэн аав яавад. За хүүхэд байх үеийн цагаан сарын дурсамжлалыг тиймэрхүү л байна. Сүүлд одоо энэ нөгөө арчилсан усгал гээд зах зээлийн нийгэмд шилжснээс ч одоо энэ манайхан чинь их сайхан өргөн дэлгэр тэмдэглэдэг боллоо шүү дээ. Юм боломж хүн болоо эрхчлөөтэй болсон. Нэг хэсэг бол миний зүгээр хувийн бодол бол баг хүмүүс нэг хэсэг уралдаж эхэлсэн баг. Одоо хин том ууцтай хуу гэл одоо ч ер нь бас нэг жаахан юм байх гэдэг. Ууцтай хуу гэл одоо яах вэ их үү гэл. Яг зүгээр сүүлийн жилүүдэд бас нэг арай нэг илүү нэг аятайхан цонхон өрөөнд тэмдэглэдэг. Жишээ нь одоо их өндөр настай бол сайхан том ууцтай байдаг чинь бас нэг уламжлал явсан юм. Гэхдээ бас тэрийн болоо одоо надад зохимжтой ч юм уу дараа нөгөөх нь одоо хэрэглэгдэхгүй мэддэггүй ингээд нэг баахан том уус тавил ингээд тэр харьцан гайгүй болж байна. Бэлгэний хувьд бол хүмүүс анзаарснаар бол илүү одоо хүнд хэрэгтэй гэдэг утгаар нь эсвэл нөгөө хүн дараа нь өөрөө сонголтоо хийх боломжтой гэдэг утгаар нь бэлэн мөнгө илүү өгөх хандлагатай болсон байна. Энд чинь хичнээн Монголын ард түмний одоо уламжлал соёлын нэг хэсэг ч гэсэн чинь цаг хугацаагаа дагаал ингээл өөрчлөгдөөл байгаа гэж харж байна. Илүү л одоо өөрчлөлт бол ер нь илүү зөв тал руу л явдаг л да. Одоо илүү яг үндсэн утга учир нь юу гэхээр хамаатан садантайгаа уулзах. Яг ер нь тийм шүү дээ. Би бас яг л тэгж бодоод байгаа. Яг Крисмсийн баяр чинь одоо Италид Натали гэж ярилдаг л дээ. Яг битүүний орой шиг тэндээ цуглаж бөөнө ах トゥ хамаатанс нараа уулзаад би эндээ бэлэг өгөөл ингээл шалдаг шүү дээ. Тэгэхэд эн чинь цагаан сар гэдэг чинь нөгөө удаан уулзааг ах トゥ хамаатанс садангууд уулздаг. Ахмад настан дээр очиж зологдог, бие биентэйгээ танилцдаг ах トゥ хамаатан садангууд. Энд чинь л нэг одоо гол утга учир нь юм шүү дээ. Тэгээд одоо өнгөрсөн жилээ яав, эх жилээ илүү сайхан амжилттай бүтээлтэй байх тэрмэр энийгээ бэлэгдээл ингээл явж байгаа шүү дээ тийм ээ. За таны яг одоо мастер хөгжмийн урлаач болсон тухай бас яриагаа өргөжлөх хүсэлтэй байна. За миний одоо таныг судалж мэдснээр бол ер нь одоо за жишээ нь таны одоо хамгийн сүүлийн үед нэлээд их одоо гартаж хийж байгаа нөгөө хийдлийн хэлбэртэй юм шиг хэрнээсээ юм морин хуур байгаа шүү дээ. За ер нь энэ бүхтээс ингээ хараад тахаа таны одоо хийж байгаа уран бүтээлд бол яалтч жоохон одоо Европын нөлөө классик юм хөгжмийн нөлөө байгаа нь бол за таны 2000 оны ихээр Италид явж 4 жил хил урлаачаар суралцсан түүхтэй салшгүй холбоотой байх тийм. Тэгэхээр та одоо анх би бас буруу санаагүй бол та цэрэгт байхдаа ер нь бас юм хуур урдаачдын тухай сонсоод ер нь хуур уралдаг бол тэгээд Монгол бас хэсэг хугацаанд одоо дадлага хийж агаад гадагшаа авч бас мэдлэг боловсрол дэвшлүүлсэн байгаа тийм. Цэрэгт байж таалагдах нэлийн төгссөн байхад одоо төрийн шагналт эндрэ гэж хөгжмийн зэмсгүүлж одоо энэ
ардын бишгүүр одоо баяжуулсан бишгүүр эврүүрээ болгосон хүн шүү дээ. Тэрүүгээрээ төрийн шаарал авсан. Тэр хүний тухайн нэвтрүүлэг гарч ирлээ. Тэгээ би үзээд цаана ингээл хөгжим дуурал хөгжим гэдэг би бодож ирсэн. Энэ яг л миний нэг хүсэж байгаа мэдтэй ажиллагаа юм да гэдэг. Тэгээд цалдаг зэрсэн тэр газар руу очисон тэндээ хөгжим урлаачаар орсон, дагалдан шагаар орсон. Тэгээ би чинь 2000 он хүртэл ер нь Монголд ажиллаж амьдэрсэн шүү дээ хөгжим хийгээд. Хөгжим орон урлаач гэдэг. Тухайн соёлын яамны одоо мэргэжлийн комисс гэж байлууд одоо юу гэж нэрлэдэг вэ? Тэрүүгээр ороод хөгжим зэмс урлаачийн 4-р зэргийн үнэлэх гэж аваад мэргэжлийн хөгжим зэмс урлаач болоод яг сүүлд 2000-2004 онд Италид хийлийн мастрын сургууль төгссөн. Тэгээд яг тухайд хийлийд сурах бол миний мөрөөдөл байсан. Тэгээ боломжтой тараад би наан Германд нэг сургуульд орох гэж үзсэн. Үнэндээ боломжтой тараагүй. Тэгээд Италид харин сургуульд сурах боломж тараад хийлийн мастрын сургуульд сурсан. Тэгээд ер нь тэнд сураад хэл хийдэг болоод ирэхээр морин уран дээр бас нэг жаахан өөрчлөлт шинжилт тиймэр санагдаад илүү нэг жаахан төвшин ахиулчих юмсан чинь хүний бас нэг мэргэжлийн амбиц гэж байна. Тэгээ өөрийн хувь хэмжээнд морин уран дээр мисэн энэ яг зөв буруу гэдэг цаг хугацаанд харуулах байх л да. Ер нь бол залуучууд нэлээд сонирхдог хөгжмийн зэмсэг. Яг зарим хүний зүгээс бол ууламжлалт одоо хөгжмийн зэмсгийг хамаагүй их шинжилээд оролдоод гэдэг. Гэхдээ тэр морин ур гэдэг хөгжим нь өөр их онцлог. Юугаар онцлог вэ гэвэл тэр хоёр чавхцтай хоёр чавхц маань өөрөө юм багцсан байхгүй юу? Хөгжмийн зэмсгийн утас гэдэг бол ингээд ороочсон цул байдаг бол морин урын чавхц чинь олон юм бас нийлсэн юм багцсан байгаа. Одоо ардууны сүүлээр хийдэг байсан шүү дээ. Одоо бол бид нар синтетик материалаар хийдэг. Нэгдүгээр тийм багц чавхцтай, хоёрдугаарт яг хуучир шиг юм хөндөй грипэн дээр одоо платан дээр дар тоглох хөндөй тоглолтын арга барил юм бол угаасаа өөр л дээ. Тэгээд уг хөгжмийн чинь дуурал тембр гэдэг бол бас өөр. Угаасаа ямар ч хөгжмөөр давтагдахгүй нэг тийм өөр өнгө айсан. Тэр лүү хамаагүй орж болохгүй. Зүгээр яг тодорхой хэмжээнд бас хөгжүүлэх ёстой болов гэл би оролдоод явж байгаа. Тэгэхдээ би түрүүнд урдчихжсэн уламжлалт тэр ширэнцэртэй хуур гэдэг бол бид заавал авчих хэрэгтэй. Одоо бусад хөгжмийн үйлдвэрүүд бусад урлангууд бол бүгд ширэнцэртэй хуураа хийж байгаа. Өөр модон цартаа хуураач хийж байгаа. Манайх бас ширэнцэртэй хуураа хийж л байгаа. Тэгэхээр ер нь удамжлал гэдэг утгаараа тэрийг авч үлдэх ёстой. Шинжилж ийн гэд бас хэтрүүлээд энийг бол утгын нөгөө ууг юуг нь алдуулж болохгүй. Би бас тэрэн дээр бол 100% санал нэгтэй л байгаа. Таны хуурын урлагийн одоо захиалагч нар гэвэл одоо илүү аль одоо газраас гэх юм гадаад дотоодос байна уу те? Энэ жилд бол одоо улиран бодож байгаа энэ могоо жилдүүд бол Монголын соёл уламжлал бол бас дэлхийд олон төрлийн шоу контентоор олон төрлийн арга хэмжээний үеэр бас нэлээд бод боллоо. Өөрөөр хэлэх юм бол Монгол руу нүүдэлчин соёл руу энэ урлаг соёл руу одоо бас хандаж байгаа гадны хүмүүс нэмэгдэж байна. За дээрээс нь дотоодын хүмүүс ч гэсэн өөрсдийнхөө одоо тэр ой санамжийг сэргээн санаж байгаа бас үйл явдлууд байна. Таны хувьд бол одоо энэ морин хуурын одоо хүсэл сонирхол аль газраас илүү ихтэй байх шиг санагдаж байна. Хөгжмийн зэмсгийн урлал үйлдвэрлэл эрхэлж байгаа аж ахуйнчид Монголд нэлээд бий. Энд яг л нөгөө мэргэжлийн хөгжмийн зэмсгээр явж байгаа. Үйлдвэрлэл нь бол илүү масс чиглэсэн сургалтын арай хямд хөгжмөд явж байгаа. 500-аас нэг 2 сая хооронд ч юм уу тийм ээ. Яг урлал чиглэлээр нөгөө үйлдвэрлэлд явуулж байгаа компаниуд маань дотроо цөөхөн ид урлаачтай тэдэн болохоор урал чиглэлээр үүдэг. Энэ болохоор нөгөө мастер хөгжим гэж яриад байгаа тэндээс гарч байгаа. Тэр нь бол илүү үнэтэй байдаг давтшгүй урлагийн бүтээлэг дээр яваад байгаа. Үний хувьд нь баримжааг бол үний хувьд бол одоо ер нь яг мастер морин ур бол нэг 4-5 сая даагаад дээшгээ 7-8 сая бүр асар өндөр үнэтэй зарагддаг биелдэж чухам ямар материал ороод байна уу яаж юм тэгээд тухайн хийж байгаа урлаач нь хэмбэ гэдгээс шалтгаалаад. Жишээ нь гэхэд чинь одоо өвөр Монголын орцоос нэг морин уур сонирхдаг нэлээд бизнесмен хүн хуурын цуглуулгатай. Тэгээд нэлээд хэдэн жилийн өмнө одоо Монголын хэдэн нэртэй мастертаа суур хөдөлж авсан л тэр цуглуулгандаа нэмэрлэх зорилготой өөрөө материал өгч явуулсан. Яг энэ удаар ахин давтагч хийж өгөөч гэж. Тэд нар бол нэлээд өндөр үнэтэй зарагдсан уран бай. Та 10 саяар л яригдана. Тэгэхээр одоо их шиглэн гэж компани захил байгуулж байхаас надаас гэл ингээл хэд хэд дүнээс аваад ирсэн нөгөө урлагийн бүтээлэг дээр аваад талт хийчихэж байгаа байхгүй. Одоо өнгөрсөн жил зөвхөн яг өнгөрсөн жил бол Монгол Улсын ерөнхийлөгч зорилго гаргасантай холбоотойгоор дотоодод морин урын эрэлт бол нэлээд нэмэгдэж байна. Яг энэтэй холбоотойгоор манайх бол зөвхөн урлал чиглэлээр үйл ажиллагаа явуулжсэн бол одоо илүү өргөжүүлээд бас нэг үйлдвэрлэл чиглэлээр доор урлагийнхаа доор нэг морин урын үйлдвэртэй болёо гэд
энэ жилийн жоохон өргөтгөл шимтгэлийн юм хийлээ. Тэгэхээр арай бас олон нийтэд олон нийт хүртээмжтэй нөгөө хямд сургалтын хөгжмөд гаргаж эхэлнэ л гэсэн. Тэр чиглэл рүү явъя гэж нэлээ энэ жил нэг тиймэрхүү ажил хийгдлээ. Гадныхан сонирхох давалгаа бол ганц өнгөрсөн жил биш. Ерөнхийдөө нэлээ эртнээсээ л улмал нэмэгдээд л. Тэгээ ялангуяа хүн амтлаг гарч ирлээ. Тэгээд ялангуяа хятад руу морин урыг маш их сонирхож байна. Одоо яг дотоод тэгэхэд манай хийсэн хөгжмөд чинь мэрэгжлийн урлагийн байгууллага нэлээд барьж морин урын чуулгад байна. Манай хийсэн хий сонгодог хөгжим бол одоо улсын филармон дуурийн театр гэдэг одоо мэрэгжлийн урлагийн байгууллагад манай хийсэн хөгжмөд бол нэлээд байна. Ганц манайх гэлтгүй ер нь хөгжмийн зэмсгийн одоо морин ур хийж байгаа үйлдвэрлэж байгаа хөгжим газруудын хөгжмөд бол маш их гадаад руу гардаг. Одоо манайх гэхэд бол хятад руу нэлээд дүү гарч байна. Америк руу явж байна. Европ руу ч явж байна. Ганц морин ур биш шүү дээ. Ялангуяа хий сонгодог хөгжим бол манайх ер нь ихэнх нь манай монголчин зах зээл нь баг гэдэг утгаараа ерөнхийдөө л гадаад зах зээл хий сонгодог хөгжим дээр голж явдаг. Та морин уур бүтээгтэй холбоотой бас нэг морины сүүлгийг ер нь одоо арга ямааны ноолоороос илүү үнцэнтэй болох ёстой зүйлээ гэж үсэж ирсэн тийм. Та энэ тухайд илэрүүлж байна. Атомны сүүлний тухайд хүмүүс төдийлөн мэддэг юм аа. Цагаан атомны сүүл гэдэг маань өөрөө ном төгжмийн зэмсгийн номны гол орч бүтээгдэхүүний нэг. Тэгэхээр одоо бол нөгөө үндсэндээ бол синтетик материал ашиглаж байгаа. Яг номон дээрээ бол номон дээр бол синтетик материал ашиглах боломжгүй байна. Атомны сүүлийг яг л хэрэглэнэ. Атомны сүүл гэдэг маань өөрөө энэ чинь нөгөө органик бүтээгдэхүүн ийм тодорхой өстэй өргөстэй байх ёстой гэдэг утгаар заавал л ингэж байгаа. Одоо тэр хийл байна уу, морин хийл байна уу, эрдүү хийл байна уу, контрабас байна уу? Ер нь ном төгжмөдөр хэрэглэж байгаа номны тэр юу бол атомны сүүл л байдаг. Атомны сүүлэн дотор цагаан сүүл ялангуяа манай Монголын цагаан сүүл бол хамгийн өндөр чанартай бүтээгдэхүүн. Яг нь манай монголчууд болохоор ер нь малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүнээс хамгийн өндөр үнэтэй ноолорл гэж боддог байх л да. Гэтэл яг хамгийн өндөр үнэтэй бүтээгдэхүүн чинь бол тэр цагаан атомны сүүл байдаг байхгүй. Номонд орж байгаа хамгийн гол бүтээгдэхүүн нэг цагаан атомны сүүл, нөгөөх нь бол нөгөө модонд нь орж байгаа Пернамбук гэж мод. Тэр бол Бразилийн Пернамбук гэдэг дэлхийн номер 1 мод. Одоо Монголын нүүр царай болсон одоо брэнд бүтээгдэхүүн шүү дээ Монгол атомны сүүл гэдэг. Тэрийг бид нар эндээ бага хэмжээгээр борлуулад, боловсруулад гадагшаа борлуулж байгаа боловч ерөнхийдөө масс нь бол эндээс түүхийгээр урагш хөрслөө экспортлогдоод тэнд боловсруулагдаад Монголын бүтээгдэхүүн гэдэг нэрээр дэлхийн зах зээлд гарч байгаа. Ер нь 80-90 за бараг 100% гэлжиж ирж байгаа. Эндээ бид нар яг одоо урлангууч маань тэнд ер нь хүмүүс мэрсэр боловсруулаад зардаг л юм. Тэгэхдээ нийт одоо тэр бүтээгдэхүүнийг ингэж гаргаж ирч чадахгүй л байл да. Тэгэхээр энэ дээр бас ер нь бол анхаарах ёстой асуудлын нэг л гэж би харддаг. Үүнийх хувьд. Та бас морин хуур одоо урлаач хүний хувьд энэ одоо өв соёл маань одоо ирж буй одоо энэ гал морин жилдээ улам илүү түгээсэ гэдэг үднээсээ телевиз үзээ сууж байгаа бас залуустаа монголчуудтай гоё ерөөл хэлээ те гоё мастер урлаач хүний ус өдгөөгөө хэлээд хоёлаа энэ удаагийн ярилцлагад байгаа. Морин хуур гэдэг маань яалтчгүй бидний нэг цуснд байгаа одоо ундаашлыг үзүүлж байгаа нэг тийм хөгжмийн зэмсэг. Ерөөсөө морин хуур гэдэг хөгжмийн зэмсэг маань тэр ардын уртын дуу, багын дуу, бие биелгээ, хөөмий ерөөсөө бүхэл одоо бидний тэр өв соёл язгууруулалтаа ингэж хамт явж идэг. Ялангуяа гадаад байдаг монголчууд бол энийг бүр маш сайн мэдэрнэ. Уртын дуу яваал морин хуур ингээл ирэхээр л ерөөсөө ингээл сонин болоод нэг юм том сайхан талнууд харагдаад Монгол харагдаад ингээл нутгаа санддаг байхгүй. Тэгэхээр энэ ерөөсөө бидний цусны байдаг юм. Тэгэхээр энийг бид одоо улам бүр хөгжүүлээд одоо зүгээр нэг юм нэг сүмнэр морин ураа яваачаад би гэртээ морин ураа тагцсан одоо сайхан залцлаа гэх оронд дуурдаг хөгжим байлгаад ятаад нэг цагаан сар наадмаар хаяа хүүхдэн сурцсан нэг морины явдал нэг татлан ингээд татдаг. Энэ чиглэл рүүгээ байгаад энэ соёлоо одоо бүр өөрсөндөө тэр нэг сайхан шингээгээд ирээдүйн хойстоо хөвлүүлээд явах болтугай л гэж одоо ярив даа.